Хай. Би тэгээд одоо гоо сайхны имлэгт үйлчлэгээ авахгүй ирсэн байгаа байхгүй юу? Бид явуулна ботокс хийлгэе гэж бодож ирсэн. Гэхдээ бойлчлоо. Манай өмнө болохоор тархлаа дэмжих тариа илэх гээд орцсон байна. Морьныхан толгой нь ордог. Яг өсөөс юу болсон юм? За орч. Гэрийнхаа энд ойролцоо байдаг чикен пиццаны газраас чикен авахгүй хүлээгээ зогсож байна. Тэгээд зүгээр зогсож байгаа гэж бодоод ойр орчмынхаа бичлэгийг хийж гин. Имтрал нэлээд сэрүүх өдөр байна. Тэгээд би нүрэ будаагүй болохоор нэг бичлэг хийхгүй байсан. Гэхдээ тэгээд хүлээ зогсож байгаагаар бичлэг хийж байна. Ийм хөөхөн бүх гудамж нь хотгон дотроо засмал болохоор ер нь шороо тоос харьцангуй багтай. Тэр нь л надад бүр таалагдчих байна Солонгосоос. Ингээд харангуут юу цэвэрхэн. Гэхдээ хаа сайгүй ийм хогтой. Гэхдээ хогоо ангилчдаг учраас хогноос нь тэгэж амар үнэр гараал яг манай Монголд байдаг шиг хогийн бункер үнэртэй байдгүй. Тэр нь бас гоё санагдсан. Нэг тиймэрхүү л байна да. Тэгээд яг хүүтэн өдрүүд эхэлсэн болохоор жоохон гарч орох сонирхолгүй нэг тиймэрхүү байр юм байна. Тэгээд яг ийм хотгонууд дотроо яг ийм Солонгосын дээр үеийнх нь ийм кинон дэр гардаг шиг ийм байрлагтай. Одоо ингэж харагдаж байгаа байхгүй юу? Тэгээл яг энэ талд нь ингээд нэг апарт нэг иймэрхүү харагдаж байлээ. За нэг тиймэрхүү л энэ да. Өөрч нэг хүнд бол хар сонин содон зөвлөх байна. Сая бит хоёр гоо сайхны имлэгт очиод маа нөхрийн нүүрэн дээр айгүй их юм гараад байгаа. Тэгээ тэрийг арай имжлэх зорилготой тарилга хийлгсэн. Тэгээд үр дүнгийг харж агаад дайггүй байвал би бас өөртөө тохирох тарилга хийх нь бол би ботокс сонирхоод очсон. Гэтэ яг их орондоо Монгол эмч нартайгаа ярилцаа зөвлөлтөд хийх нь илүү зүгээр санагдаад өөртөө бол ботокс хийлгээгүү гарч ирсэн. Энэ бичлэгэн дээр эдит хийж байгаа хавцад миний яг яриа хэсгнүүд нь дуугүй болцсон байх юм. Тэгэд энийг
өөрийнхөө хоолоо оруулчихоос энэ болохоор Аз март Орсын дотор нь бол дандаа л нэг хятад амтлагч чихээр арих нэг тиймэрхүү юмнууд байсан. Яг нэг юм хятад амтлагчны тийм үнэртэй дэлгүүрээсэн нэг онд байгаагүй. Нэг иймэрхүү дэлгүүрээр ороо гарсандаа дараа нь загасны цах орё гэж ярилцаад гудамжинд нь ингээд шууд аваад идэхэд бэлэн ийм хүнсний зүйлүүд байдаг тий. Тэгээд өмнө нь аквариум дээр үтсэн загаснууд маань идэхэд бэлэн болоод ингээд байж идэг. Сонгоод өөрсдөө идмээр байгаагаа цэвэрлүүлээд иддэг. Ил загсаа харууллал бол аягүй юм ярьсан юм а. Би энэ ингээд могоо загасан амар эвгүй агаад надад бол дотор арц гэл аягүй байсан. Гэл олон ширхэг могоо загсан байсан. Энэ лороо гахаан дотор гиз таагалзаг тэгээ хоншоор энэ төр нь харагдаад өнөр нь бол надад үнэхээр таалагдаагүй. Тэгэл хүнсний цах дотроо идэхэд бэлэн ийм шарвин болгоод идэхэд бэлэн иймэрхүү загсан бүтээгдэхүүнүүд энэ нөгөөний дахиад сарвуу гэд солонгос кинон дэр гараад идэг штеп. Тэгэл хүмүүс айгүй амтхан идэх юм лээ. Би бол бүр үнэхээр чадахгүйс. Энэ ингээд загсны цахаар явж эхэлж байна. Бүх төрлийн далайн гаралтай бүтээгдэхүүнүүд байсан. Өндөр нь айгүй тааламжгүй байсан. Нөгөө дахиад сарвуу чинь ингээд түүхийгээрээ байж байна. Энэ хүр хорхон авгаалтай энийг нөгөө нэг солонгосчууд өөрсдөө амар иддэг хоолнд нь байд юм билий. Хүнсний цах дотор байгаа нь бол сураагүй надад бол аюу эвгүүлсэн. Энэ бол ингээд нөгөө нэг далайн бүтээгдэхүүнүүд нь харагдчихээн. Бас л царай муутай сонин байсан. Гэтэ үнэр нь бол надад үнэхээр таалагдаагүй. Яг энэ захын үнэр бол дахин хэлэхэд. Тэгээд дун хисаа хавч юуж байгаад байгаа тий бүгд л байсан. Өөрсдөө бол энэ далайн гаралтай бүтээгдэхүүний яаж болгож ямар хоол хийж идэж байгаа ш тий. Тэгэл ингээ харангуут бүхэл төрлийн загсаа ямар ч хоолнд зориулаад идэхэд бэлэн болгоод бэлтгэсэн, цэвэрлсэн ингээд борлуулж исэн. Тэгээд далайд гарцгүй надад бол бас сонирхолтой байсан. Тэгээд би бусад хүмүүс шиг яг харагддаг зүйлүүдийг влогтоо оруулъя гэж бодоагүй. Нэг хүмүүсийн гаргадгүй зүйлсийг гаргая гэж бодсон. Тэгээ энэ яг энэ хэсгээр явсан чинь надад яагаад ч юм амьдрал чамд жүрж өгөхөд гэдэг кино л шууд бодогдсон. Яг ингээл аав нь загсанд яваад лийж нөгөөдхийн зах дээр борлуулдаг штеп. Яг нэг тэр кино л шууд санаанд орсон. Ингээл хавч хисаа дун бүгд лээсэн. Тэгэд надад солонгосчуудын хооллолтын онцлогоос шалтгаалж өөртөө хөнгөн шингэн залуухан урт настай байгаагийнх нь нууцсан л юм байна гэсэн бодлоос төрсөн л дөө. Тэгэл дайгуудээ иймэрхүү байсан. За одоо ингээд загсны цахаа дуусгаа гарыг гэд бодсон чинь яг цахаас гарахын наан нь бас бэлэн болсон хоол хүнс зардаг хэсэг байсан. Тэгээд зарим далайн бүтээгдэхүүнийг би бол яг юу гэдгийг мэдэхгүй байгаадсан. Нэг иймэрхүү. Энд тэгээд Буданы усан байсан. Энд бол би аюу их юм ярьсан юм а. Таанд бас дууг болсон. Гэт тогоондоо будаага болгоод түлээд ингээд зард юм билээ. Тэгээ энийг асуусан чинь эрүүл мэнд хотоодонд амар сайн гэдэг юм билээ. Тэгээд идэхэд бэлэн юм болсон хүнсний бүтээгдэхүүнүүд байсан. Тэгээд яг амсаж үзэх тийм сэтэл төрөөгүй. Шалтгаан нь зүгээр маш их загастай зах дотор учраас ийм үнэрэн дотор хүн бол юм мэднэ гэж байхгүй юм билээ. Тэгээл за арай нэг нүдэнд ойрхон харагдаж байгаараа үдийн доо бүгийн энтрийн амсаал өнгөрсөн. Тэгээд идж байгаа бичлэг маань харагдаж байна. Амт нь бол тэгэл яг тий угаасаа л Солонгосоос Монголд бүтээгдэхүүн орж ирж борлуулдаг болохоор тийм л амттай байсан. Ингээд хүнсний захаас гараад худалдааны төв рүү явсан.
Тэгээд мэдээж ирэг сонин содон брэнд юу байна, үн ханшин ямар идэм байна гэж сонирхож үзэж байгаад харсан байгаа. Тэгээд миний бичлэгтэй хамт байсан баярлалаа. Дараа өөр сонин содон аяллаа зүйлсүүд байвал оруулнаа. Тэгээд хамгийн олон хүн эргэлдэж байгаа хэсэг нь бол яг найт хийлээсэн. Тэгээл энэчнээс өөртөө болон гэр бүлийн хүндээ пүүз аваад гарсан да. За дараагийн бичлэг хүртэл бай.